нийслэлийн төсвийн төслийг хэлцэж шүү дээ. Энэ дээр ер нь одоо яг нийгмийн дээр одоо тулгамдаад байгаа тэр асуудлуудаа ер нь шийдвэрлэхэд яг бодиттой ажиллаж чадсан юм уу? Бас одоо ардчилсан намын бүлээс бас ямар санал дүгнэлт гаргасан юм бэ? Бүлэг ер нь төсвүүдээр хэр хяналт тавьж байгаа вэ? За жил болгоны төсөв өсөж батлагдж байна. Тэгэхээр эх 2026 оны төсөв өмнөх одоо 2025 оныхтой харьцуулахад 9.4% өссөн байна. За өөрөөр хэлбэл 4 их найд 600 одоо тэрбум төгрөг болж одоо төсөв маань нэмэгдсэн байна. За энэ дээр бол мэдээж нөгөө бидний өмнөх жилүүдэд авсан нөгөө зээл, бондын одоо төлбөрүүд бол нэмэгдээгүй байгаа шүү дээ. Зөвхөн нийслэл өөрийнхөө одоо татвар төлөгч нарын мөнгөөр одоо босох тий хүү торгуул татвараар босох одоо нийт одоо төсвийг бол ингэж төсөөлж байна. За энэ жилийн хөрөнгө оруулалтын хувьд бол 1.6 их найд төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг бид нар төсөв дээр тавьсан байна. Гэтэл энэ нийт төсвийн 35% нь зөвхөн туулын хурдны зам дээр тавигдсан байна. Туулын хурдны зам. Тодруулбал 780 тэрбум төгрөг туулын хурдны зам дээр тавигдсан байна. За үлдсэн нь бол одоо ингээд 9 дүүрэг дээр одоо тий хэрэгцээтэй одоо ажлууд дээр ингээд хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарлагдаад ингээд явсан байна. За өнгөрсөн хугацаанд энэ 25 онд бид нар яг авто замын түгжрэл дээр нэлээд ийм судалгаанууд хийгдсэн. За энэ судалгаан дээр юу гарсан бэ гэхээр авто зам яагаад түгжрээд байгаа юм бэ? Түгжрлийн бас тодорхой шалтгаануудын нэг нь энэ ерөнхий боловсролын сургуулийн хамрах хүрээ тойрог тий сайн муу сургуулиас хамаарад ингээд нөгөө эцэг эхчүүд хүүхдүүдэд унаагаар зөөх энэ асуудал бас түгжрэлд нэлээд одоо бас нөлөөлж байна гэж ингэж бас үзсэн байна. Тийм учраас бид нар энэ судалгаа гаргасан энэ жил одоо заашгүй хэрэгцээтэй 30 сургуулийн одоо жагсаалтыг гаргасан байна. Гэтэл энэ жил шинээр одоо сургууль барих дээр 4 сургууль л одоо жишээлбэл эхлүүлж байна л да. Тэгэхээр энэ бол юу хэлж байгаа гэхээр нөгөө төсөв маань яг бодиттой ингээд судалгаатай тавигдаж чадчихэв үгүй юу гэдэг дээр ингээд харагдаад эхэлж байгаа. Гэтэл туулын хурдны зам дээр бид нар энэ жил өнгөрсөн одоо 2025 онд 500 тэрбум төгрөг тавьсан. Энэ жил 780 тэрбум төгрөг тавьж байна. Тэгэхээр энэ өөрөө Улаанбаатар хотын авто замын түгжрлийг хэдүүгээр бууруулна гэж ингэж үзэж байгаа юм бэ. Та бүхэн бол маршрутыг мэдж байгаа шүү дээ. Туул гол дээгүүр одоо Улаанбаатараас налайх чиглэсэн ийм одоо 33 км урттай зам л байгаа юм. За дундаа бол нэг яг хотын төв хэсэг рүүгээ гэхэлэр төвч явахтай одоо сууршмал бүс дээр бол нэг 5 байршил дээр ингээд эргэлтээр бууж байгаа юм билээ. Тэгэхээр ингээд нөгөө хотын төвд түгжирж байгаа асуудал дээр энэ туулын хурдны зам ямар одоо нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдэг нэг ийм одоо бас асуудал гарч ирж байгаа. За гэх мэтлэн ингээд энэ жилээс одоо том мега төслүүд гээд ингээд явж байна. За утааны асуудал байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол бодлогоор айлын газар чөлөөлөх ёстой, гэр ороолоо чөлөөлөх ёстой, төлөвлөлтөнд оруулах ёстой, орон сууц амны одоо тохилог орон сууцуудыг бид нар бий болгох ёстой. Тэрнээс ш одоо ингээд гаднаас ч юм уу түл шудалдаж аваад гал түлэх бишээ. Ингэх юм бол утаа хийж арилахгүй. Тэгэхээр бид нар бусад их үүсрүүдийг судлах ёстой. Одоо орчин үед бол технологи хөгжиж байна эрчим хүчээр халж болж байна, газар халдж болж байна Одоо арай жоохон ингээд орчин үеийн байдлаар энэ халаалтын асуудлыг одоо шийдвэрлээд, дулааны асуудлыг шийдвэрлээд явах боломжтой. Тэгэхээр энэ төслүүд маань бол эх жилийн төсөв дээр бас хангалттай бас тавигдаагүй л харагдаж байна. Тэгэхээр нийслэлийн төсвийн тодорхой хэсгийг бол татвараас бүрдүүлж байгаа шүү дээ. Ер нь татвар дээр бас эх хонд ер нь нэмэгдэх тийм ажлууд байгаа юм уу? Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр бас тодорхой одоо нэмэлтүүдийг тавьсан байна. Энэд одоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол нэмэгдүүлэл ороод ирсэн байна. Тэгэхээр нөгөө ачаа нэмэгдэж байна л гэсэн үг шүү дээ. За нийслэлийн төсвийн ихэнх орлого бол мэдээж одоо хүн амын орлогын албан татвараас ингээд бүрддэг. Ер нь бол энэ татвараас л одоо гол одоо манай орлого бүрдэж байгаа шүү дээ. Тэгээд хангалтгүй байгаад байна. Энэ жилийн бүтээн байгуулалтаар хангалтгүй байгаа учраас нийслэл өөрийн их усүрээр одоо гадны зээл тусламж ч юм уу ингээд аваад ингээд явж байгаа. Тэгэхээр эх жил бол мэдээж одоо татвар одоо сая улсын төсөв дээр багш нарын цалин нэмэгдэж байна Тэгэхээр дагаад одоо нийслэлээр одоо төвлөрөх орлого энэ чиглэлээр бас дагаад бас тодорхой хэмжээр нэмэгдээд ингээд л явдаг. Аны бүлэг ер нь төсвүүдээр хэр хяналт тавьж байна. Ер нь сөрөг хүчнийхээ байр суурийг цөөдөд чадж гин үү чадахгүй байна уу? Тий хотын иргэдийн маань сонгосон сонголт 45 харьцаатай байгаа шүү дээ тийм үү. Тэгээд яг бид бол чуулган болгон дээр
ардчилсан нам хуралддаг, дүгнэлтээ гаргадаг. За бид нар хороодуудынхаа хуралдаа идэвхтэй суудаг тий. За иргэдээс ирсэн санал хүсэлтийг уламжилдаг. За төлөөлөгчийн бүрийн эрх байгаа шүү дээ. Батсан төсөв дээр хяналт тавина гэд бүх одоо нийслэлийн бүхэл байгууллага дээр хяналтаа тавиад бид нар бүтэн ингээд ажиллаж байгаа. Тий. Төсвийн хяналт дээр бол мэдээж одоо энэ төсөв дээр нэг үрчлэн бид нар одоо суугаад тий бүх асуудлуудыг ингээд энэ төсөв боловсруулсан одоо талаас тодруулж, асууж, эренбэлж, саналаа хэлж ингээл явж чинь. Тэгээд мэдээж санал хураалтаар одоо асуудлууд маань шийдэгдээд ингээд л явна. Тэгээд та эцэг цөөдөд байна. Мэдээж одоо цөөдөж байгаа шүү дээ. Тий. За.